За ингээд бүгдээрээ холбооны бүгд баримтах Герман улсын төрийн төлөвийг хамтаа сонсоё гэл. Тэгэл яг тэр төрийн төлөв явж Монгол улсын төрийн төлөв явж байгаа юм шиг амар гоё мэдрэмж надаа. Бүр дотор сонирн болоо ингээл бидлэгийн аваргын тоглолтыг тайлбарлах гэж штэ тий. Спортын сэтгүүлч тайлбарлаж болохыг том хаалга байсан юм болоо гэж боддоо штэ. Эрдэнтийн хөл өмгийн бүх талбайг дуусгасан дөө. Манай Эрдэнэ ч нэг бодохоор хажуудаа нэг том гол байхгүй. Тэгвэл Эрдэнэ ч өөрөө өвлөн их дулаахан байдаг. Дурсамжууд ер нь Эрдэнэ тэгэхээр орж ирд юм дөө. Тэгэхээр манай Эрдэнэт бол амар тийм хүүхдүүдэд боломж олгодог би хот гэж боддог шүү дээ. Энэ бол Эрдэнэтийнхлээр ингээл энэ аргагүй шүү дээ. Эрдэнэтийн юм мундаг байх нь аргагүй шүү гэмээр хүмүүс бол зөндөө байдаг. За Ливерпул клуб ямар ч баруун талаас булангийн цохилтыг хийхэд бэлэн болсон байна. За Александр Арнольдоогоос булангийн цохилтыг үүсгэж. За энэ залуу тоглогчид ерөөдөө Ливерпулийн ирээдүйн ахлагч гэж би бодож байгаа. За ямар ч булангаа цохиж байгаа буцлаа. За дамжуулчиг аялаа өрийгөө өгсөн гол орлоо. За ингээд ямар ч самсргүй байдлаар тооны харьцаа энэ дэхтэ гол үгүй хэдүүлээ шалгая. Ягаад гэх юм бол Дивок Ориги эсрэг багийн хамгаалчийг буруу харахад байсан шүүх зөвшөөрөл өгснүүдээр за голыг тооцсон юм байна. Тоглолтын тооны харьцаа инхүү Ливерпул клуб 4 тийг болгож ийгүүд эргүүлж эхэллээ. За нэг иймэрхүү байдлаар. Түмний 1 зураг контент. За би Эрдэнэтийн Батцаяа буюу Заяа байна. За тэгээ миний хувьд бол Эрдэнэтийн Баян өндөр зохицол буюу 4-р сургуулийг төгссөн. За Эрдэнэтэд бол манайх 5.18, 6-гийн 6, за тэгээ 3.24-гээ байруудаас амьдардаг байсан. Тэгээ манай 3.24 бол яг хөл өмгчтэй байр буюу одоо манай хөл өмгийн одоо хангард клубоос гарсан маш олон дамжуул тэр байраас гарсан. Бүр тэрүүгээр алдартай тий 24 3.24 тэрүүгээр алдартай. Ийм тэгээ Эрдэнэтэд өссөн, Эрдэнэтийн сургууль сурсан, Эрдэнэтэй холбоотой энэ бүх юм миний дотор байдаг да. 101 явчихсан. Амар гоё идэв шүү дээ. Ямар болсон бол тэгэл хуучны дурсамжууд ингээл сэргээлтэй. Үнээр гоё идэв шүү дээ. Очихоор ингээд айгүй өөрчлөгдсөн байдаг. Байшин барилгууд нэмэгдсэн ч юм уу те. Мэдээж төгөлөр айгүй гоё идэв. Амар гоё идэв. Тэгэл хүүхэд багт манайх нэг 6-гийн 6-ад идэв гэсэн. Тэгэл Наадмын Бат ойрхон. Наадмын Бат чи хөл өмгийн нэг жижиг хаалга, жижиг талбай, том талбай. Тэгэл яаж байгаа л бөмбөг олмор чи бөмбөг болох айгүй асуудалтай. Тэгэл тэрийг аваад нэг бөмбөгтөө хүүхдээ гэрээсэн доод нарт. Хүүхэд нь гарахгүй бөмбөг нь гарч ирэхгүй гэл те. Тэр хүүхдээ яаж байгаа л гараад ирэл. Тэгэл Наадмын Бат орч өдөржингөө хөлбөмбөг тоглох. Ус мос уухгүй тэгэл хоол идэхгүй өглөө зорио хотол тоглолтог одоо санд. Тэгэл орой болохоо нэг орсууд ирнэ. Тэгэнгүүт нэг 3.24-өөс нэг ах нар ирдэмж тоглолтог те. Тэр мэдийн тоглолтыг үзэн заримдаа Аз таруул дунд нороо тоглолцдог ч юм уу. Тэнгүүт өвөл болохоор бид нар нэгдүгээр микрийн нэг Орс юу гэдэг чинь Орсууд нэг хоккей тоглолдог л байдаг шүү дээ. Тэн дээр цасан дээр масан дээр Орсуудтай их тоглож моголдог. Тэгээ Орсууд ч өрсөлдөгч хэрэгтэй. Тэнгүүт манай ах нар ч юм уу бид нар очил тоглоно. Айгуу сайн тоглодог болохоороос бид нар чинь тоглох дуртай ч юм уу. Эрдэнтийн аврагч нөө хүүхдүүд Орсууд ордог гэсэн. Волко, Вадим мэтрэгэл Орсын баг орж чад Эрдэнтийн авраг дандаа төрүүлдэг. Монголчууд дандаа хожигддаг те. Сүүлдээ яг монголчууд хожигддаг болсон. Яг бол манай ах нар нөө элит орж эхэлжсэн байхгүй. Тэгээ тэд нар чиг мэрэгжлийн хөлбөмбөг тухайн үедээ л те хамгийн сайн тоглолт. Тэгээд ирэхэд хожигддаг болол. Тэгээ манай үес бол шал өөр болсон л да. Орсууд нь ч ирэхэд насны яваад өгшрөөд Эрдэнэт ч бас гайгүй хот учраас өндөө тэмцэн болдоо шүү дээ. Волейболын, саксны, хөлбөмбөгийн те бүгдээр заануудын нэрмжт байралтай байна. Бүх байр юу бүгдийг нь үзнэ. Багаас үздэг ус учраас спортын амар олон тийм дотно төрсөн. Тэгэл яг тэн дээр ингээл жоохон том болол тоглодог байхад айгуу гоё идэгсэн ингээл. Үзэгчин судлаар харахаар ингээл энд ингээл үзээ сууж ийсэн даа гэл те. Тэгэл дараа нь яа харахгүй ингээд лигийн тоглолт Монголтууд ингээл тоглохоор гоё идэгс Эрдэнэтийн авар маврд орно ш тэр 10 жил. Тэгээд 2005 онд би оюутан бол 2 жил болсон. Тэгээд угаасаа Эрдэнэтийн баг тоглож чадахгүй ч хотын багт ороод тоглосон. Нэг бол хотын хоромхон багаас төлөөлөд Эрдэнэтэй очиж тоглоод айгүй эвгүй байсан л та. Би хотын багаас тоглож идэг Эрдэнэтийн хөхөд. Эрдэнэтийнхээсээр тоглож идэг. Манай аав ээжээр сууч идэг. Манай аав ээжээр чи намайг л дэмжин штэ зайлвал. Тэнгүүд манай ангийнхан найзууд бүгдээрээ үзээ сууч идэг. Намайг ч ястаа янз янзаар хэлэндээ. Чи хотын багт орсон урууч морооч гэл тахвай. Тэ яаж яхад манай хожицсан тэ. Одоо хотор ингээ айгүй гоё санагддаг штэ. Бас нэг тухайн үед ингээл дэлхийн хөлбөмбөг бүчнэр яваал тэ өөр хотод очиод тэндээс өөрийнхөө хот төр тоглож байгаа юм шиг тэ. Тийм мэдрэмж авдаг. Тэгэл айгүй гоё байсан л. За яг хөл өмгтэй холбоотой спорттой холбоотой дурсамж бол зөндөө. Яг бол би өөрөө спортын бүх секцэнд нь явдаг спорт комплекс чөлөөд бүх үндэсний бүхтэй. Хамгийн гол нь одоо дандаа лагла багш нар гэсэн бохоггүй. Олимпийн медалтай нацгаа авах швэдэг ч юм уу те. Тайлбаргүй усан цэлтрүүнд оронгол Монгол улсын төлөөлж анхны ээлжинд усан цэлтэр орсон одоо манай Жоны Хавшт Ганзөрөг ахын эхнэр нь байж идэг ч юм уу. Лаглаа хүмүүс ингээ байж идэг те. Одоо ботоод тэр спорт комплекс. Тэгээд Эрдэнэтийн спортоор айгу сайн байд юм санагдах байхгүй. Тэгэхээр спорт комплекстэй холбоотой дурсамж болтой үүдэн байгаа тийм дотор ч те. Маш олон төрөл. Нэгвэл хамгийн гой дурсамж бол одоо яг таны яа харахгүй хэлдэг урт цагаантай холбоотой дурсамж байна. Яг бол урт цагаанд
юу гэдэг вэ? Номын сан байдаг гэсэн. Одоо ч байгаа тий. Тэр номын сангийн 2 давхурт нэг сонин унших цэг гэдэг нэг байгуулагдчихсэн. Тэр миний хувьд бол амар гоё одоо эцэс салдаггүй газарсан. Яг тэлэр би ингээд 5 цаг сонныг байн авч уншдаг. Тэнгүүд заримдаа ингээд худалдаж авч чадахгүй ч юм уу тийм бол тэндээс очингол тэн дээр ингээд хадгалсан байдаг байхгүй бүх сонингуудыг. Тэгвэл тэндээс 5 цагаас гадна өөр бүх төрлийн гоё сонингууд байдаг. Бүхний ертөнц, үлгэрийн ертөнц ч юм уу те. Тэр болгоны чинь ингээд очиод уншдаг. Сардаа 100 төгрөг жилөө номын санд нь төлчгөр тэндээ очиж орж ядаж. Зүгээр номын сандаа сууж хичээлээл ном уншихаас гадна дээр гарч тэр сонингуудыг айгүй уншдаг. Тэр дурсамж ерөөсөө эзэж мартах. Яг бол бид нар ч бас нэг ном зам хөдөлж авахд бол тийм айгүй хэцүү байсан үгүй шүү дээ. Одооных шиг биш дээ. Тэнгүүл ном бага. Тэнгүүл лаглаг номнууд одоо тэр Жюль Верне, Даниэл Дефогийн лаглаг тийм номог усан доогоор 20,000 барьж Робинсон Крузо ч юм уу нууц дарал лаг номнууд чинь номын санд унших боломжтой байдаг. Тэр номын сан өөрөө одоо тухайд 100 төгрөг ч юм бол их л мөнгө л дөө. Гэхдээ тэр чинь бүтэн сарын хэрэгтэй. Тэгвэл би тэндээс нь салдгаа айгүй их ном уншдаг, сонин уншдаг. Сүүлдээ нэг номын сангийн сонингийн бүх хүмүүсийг таньдаг болсон. Намааг ерөөс өнөөлж шалахгүй оролдог. Тэгээ сүүлдээ ингээд юу төлдөггүй болсон тийм үхтэйсэн л да. Хичээлээ хийдэг, ном уншдаг, тэгээ дээрээ гараа сонин уншдаг. Тэрээр л эргэлждэг өдөржингөө. Тэр бол айгүй гоё дурсамж. Яг бол тэндээс би амар их юм сурсан. Айгүй олон сонголоо зохиолуудыг уншсан. Айгүй олон мэдлэг олж авсан тий. Тэгээ өөрөө газар зүйд айгүй дуртай болох номын сан дээрээс ингээд заримдаа ингээд гадаад мадад юмнууд орч ирэх тэрэн дээр нь туслана. Кроше гэж нь одоо кроше гэдэг одоо англиар орчно. Энэ одоо яаж уншдаг юм бол ямар улсын болоо мэдэхгүй тий. Тэгвэл энэ чинь хорват гэдэг улс ихгүй англиар ингэж уншдаг. Яг нь хөл өмгүүдээр бүгдийн дэрийг харцсан газрын зураг яриаг дуртай. Тэгэл тэр мөрийн янгол нөгөө ихч чинь энэ өстө сүрхий хөвгтгээл. Тэгэл за чи өстө ингэж мингээрээ гэл ажил мажилтанд тусалж баслаа. Тэгэж их явдаг байсан. Тэгээ тэр бол миний хувьд бол зэрч мартагддаггүй хамгийн нандин намайг ерөөсөө өдөөд ингээд хүн болоход хамгийн гол нөлөө үзүүлсэн юм бол яг тэр хэсэг юм болоо гэж боддоо шүү дээ. Event төгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч аз жаргалтай амьдралыг Apple Garden-аас BG гэрээ капитал компани. За манай Эрдэнэтийн одоо баян өндөр зогсол руу 4-4 харамжлалтай. Яг 4-4 микрын тэр одоо дунд гэх юм одоо тэр 5-6 микр талтай байдаг те. За манай хамгийн анхны одоо 10 жилийн багш бол Жавхлан одоо ягаад мундаг багш байдаг. За манай аав ээжээр Дорн говийн хайргаас нүүж ирээд тэгээ би яг дөнгөж сургуульд орох гэдэг айлын өргөмөл хөвгтөөсөн л да. Манай аав ээжээр манай төрсөн аав ээж энэ хүүхдийг босралтай хүн болгоно гэд Эрдэнэтэд ирсэн юм бол. Тэгээд би Эрдэнэт дээрээ сургуульд орох гэсэн чинь бэлтгэл ангид сууж чадаагүй. Тэгээ манай аав ээжээр таньдаг хүний мундаг багш байдаг. Тэгээд тэр багш дээр манай аав ээжээр жуулцаад гуйгаад манай хүүхдийг аваач. Тэгээ танилын шугамар ирэхэд тухайд орсон юм билий. Би одоо сонсож байгаа шүү дээ. Сүүлд сонсож байгаа шүү дээ. Тэгээ үнэхээр мундаг багш байсан. Баясгахын Бацаа гэд миний яста бахархалтай шав нарын нэг шүү дээ. Бацаа гэл гарахад нөгөөдөг чинь сошиалд бас идэвхтэй байдаг. Бичлэг юм хүмүүс ингээл ярьж байгаа хэлж байгаа юм гараад ирэхээр би ч гэсэн нэр баясал өөрөө ярьж байгаа юм шиг нөгөөдгий чинь ингээл балишгдал үздэг штэ. Хүүхд тахта ёстой сайн байсан штэ цаа чинь. Яг өөрөө нөгөө хичээлдээ сайн тал малаа ярьдаг юм шиг байгаа. Нэг юм дээр тиймэрхүү хичээлдээ нэгч сайн байгаа гэж. Манай бацаа хичээлдээ сайн байсан штэ. Тэгээд үзэл санаа хувь хүнийх нь дотоод ертөнц нь сонирхолтой хүүхд байхгүй юм манай бацаа. Юмыг их өөр өнцгөөс хардаг, мэдээллийн хүрээ өргөнтэй байхгүй юу? Би бол бацааг том алхам л гэж хардаг гэсэн том л алхаж байгаа байхгүй юу? Хүний ганц хүү шавда бүр сайхан яриад өсөе. Жавхлантай багш бол бидний одоо усгаас эхлээ бүх юм зааж ирсэн. Тэгээд 4-р сургуультай холбоотой дурсамж бол одоо тэгэл зөндөөл. Тэгээ намайг яг 9 сар дуурай ингээд сүүлийн 2 жилээ сурахын өмнөх манад Завхнаас улсын олимпиад 2 удаа төрүүлсэн. Сандаг очиргээд улсын олимпиад төрүүлсэн багш ирээд нийгмийн гүнзгий анги авнагт яг тэр ангид шалгалтад орж тэнцэжсэн. Тэр бол миний хувьд айгүй том их юм сурсан зүйл юм уу та. Одоо Сандгаа багш маань одоо шинэ Монголын айгүй том багш байгаа байхгүй. Эхнэр нь ч гэсэн одоо оюуш багш шинэ Монголын айгүй том багштай. Угаасаа тийм том багш нар байсан. Тэнгүүд хүүхд толгойн доторх юмныг гаргаж ирдэг. Тэнгүүд минийхээс яг тийм спортод маш их дуртай, спортын сэтгүүлч болох бүх юмыг гаргаж ирж уудалж. Тэгээд өөрөө намайг спорт сонирхтыг мэддэггүй. Спорт ярангууд би ярангуул гайхал. Тэгээ сүүлдээ ингээ багштай ингээ нэлээд дотно гэм ярьсан чинь. Чи сонингуудаа аваад ирэл. Миний 5 цаг би ч ингээ цуглуулчихдаг гэсэн юм. Бүгдийг авчирч бол багш чинь уншин. Тэгээ бид төр чинь шатар тоглоно те. Тэгээ багшийнх нь яг хамгийн гоё ажил бол спортын сэтгүүлч болох гэсэн. Багш нь бол чадаагүй чи чад гэдэг. Тэр урам зоригмаар өгөө. Тэгээд намайг спортын сэтгүүлч болох юм бол чи ийм шалгалт ингэж өгөх хэрэгтэй байгаа. Тэгээ би яг спортын сэтгүүлч болох бүх яг тэр
гол одоо урам зориг айгүй олон чиглэлээр тэр багшаас авч ирсэн. Тэгээ тэр багш бол намайг зөвхөн нийгмийн ижил гоо бүх юм дээр айгүй нээж өгсөн багш юм боловч. Тэгэхээр тэр 4-10 жилийн тэр мундаг багш нар те одоо манай Шарав гэдэг багш аваад гавьяа тавшаасан газар цан те Шарав багш газар зүйдээр би өөрөө амар дуртай байсан. Бүр 9 настай байхдаа дэлхийн бүх улсын нийслэлийг мэддэг те. Бүр ингээд том газрын зураг харуулахад нийцэгч анддаггүй тийм болцсон байсан. Тэгээ Шарав багш намайг газар зүй олимпиад бэлдээд айгүй ол юм зааж өгөө. Сүүлдээ Шарав багш намайг зарим хичээл оруулдаг гэсэн. 9 дугаар ангид 7 дугаар ангийн хөгтөд жижигчээл хэмжээл орох ч юм уу те. Тэгээ газар зүйдээр ган төмөргөөд бас мундаг багш байсан. Энэ хоёр багш бол нийлж хаад бол бас намайг газар зүйдээр хөшөө олон дуртай болгох ч юм уу. Тэнгүүл тэр чи яд бол би дараа нь олимпийн наадмын нээлтмэл тайлбарлаад амар том давуу тал тахгүй. Спортоо мэддэг. Олимпийн нээлт тайлбарлах чинь бүх улсууд гарчдаг. Тэгвэл тэд нар болгоны бүгдийн цээжээр мэддэг те. Заавал нэг жижиг ус хараад ирэнгүүт хүмүүс мэдхгүй бол тэрийн цээжээр мэдэл бол хүмүүс гайхал энэ хүүхд удлаа яриад байна уу гэл те. Тиймэрхүү юмуд айгүй их болтос. Тэгэхэд энэ багш нар бол айгүй олон нээж ингээд бас ингээд намайг урам зориг өгч дэмжижсэн багш нар болохоор 4-10 жил бол миний хувьд бол хизээч одоо ингээд хажуугаар нь явах болгонд амар гоё гэдэг шнэ. Бүх юм ингээд амар дотн те. Хөл өмгийн дэлхийн ороод эх орноо төлөөлөл тоглох юмсан гэж амар мөрөөддөг. Тэгэл жоохон том болонгуудаа спортын сэтгүүлч болоод байгаа тэмцээн уралдаанд тайлбарлах юмсан гэж мөрөөдөл тэрийг ингээл дотроо тамирчдын нэрийг хэлээл тэгэл найз найзуудтайгаа спорт яриад ингээл тэгж айгүй их явдаг гэсэн. Тэгэл тэр замч айгүй хурдан тусчдаг. Тэгээ миний хамгийн их бас боддог ус юм хичээл ордог байхад хүүхдүүд ягаад ч намайг явдаг тойл гэдэг гэсэн бохоо 10 жил байхад атманууд нэг зодож моддгоо. Наатаасаа мэдэхгүй юм гарвал асуугаад надаас хамгийн их урт нэртэй хүний нэр асууна. Зарим нь хичээлээ хийлгэн те. Түүх газар зүй спортын NBA-гийн 30 одоо тухайд 29 багийн нэрийг бүгдийг нэрлэмэрл алдах юм болж амаа зодно модно гэж манай үед тэгдэг байсан шүү дээ. Тэгэл кино мэнээр бол яаж яах нь амар олон юм сонирхдаг. Тэгж их байдаг гэсэн. Тэнгүүд хичээл ордог. Тэнгүүд хичээл оронгууд доод ангийн охтууд могт айгүйг цахаа ирж мэрдэг гэсэн. Тэгэл явж байгаа бол ариун ар мараас дуудаал те. Багшаа магшаа. Би 9 дугаар анги ууш 7 дугаар ангийн охтууд багшаа магшаа гэж дууддаг ч юм уу те. Тэгэл яг тэр замд айгүйг тиймэрхүү юм их тохиолддог гэсэн. Манай үе чинь атман бас ихтэй те. Тэнгүүл тэр мен дээр зодоолохгүй өнгөрдөг гэсэн шалтгаануудын нэг яг тэр мэдлэг байсан болоо л гэж бодож. Тэгэл тэр 9-10 дугаар ангид бол явдаг тойлгоо бүр нэртэй байсан. Тэгэл нөгөө тойл явж яах гэдэг ч юм уу. Тэгээ нөгөө 10 жилийн хүүхдүүдэд 10 жилийн хүүхдөөр хичээл орох айгүй ойрхон байт юм байна л. Тэнгүүл тэр хүүхдүүд чинь би газар зүй хичээлээс хад нөөр бүх төрлийн юмуд ярина те. Спорт дэлхийн танин мэдэх хүн баах юм ингээл ярингол тэр хүүхдүүд амар дуртай. Тэнгүүл Шарав багш нар энэ нөгөө 9 дугаар ангийн ахаар ахаж хичээл оруулах юм оруулаа. Тэгээ сургууль дээр байж ангууд хүүхдүүд айгүй хэрдэг. Ирж исэн болсон юм асуу. Таны мэдхүйтэй холбоотой спорт газар зүйрэг одоо баах юм гэл. Тэнгүүл тэрүүгээрээ би өөрөө дагаж ингээ хөгжүүлж ингээд өөрөө үгийн сүлжээ мүлжээ зохио явж өгсөн. Тэгэл үгийн сүлжээ мүлжээний тэмцээнд орох ч юм уу те. Тэнгүүл тэр чинь сүүлдээ одоо ингээл Монголын том нэвтрүүлгүүд 50 сая саядан болох хүмүүсийн асуулт зохиодог хэмжээнд очих. Багасаа ингээд яг дуртай байсан. Тэрэн дээр ингээд айгүй бол нөлөө байсан. Тэрэнгүүл яг нэг одоо ингээд бодохоор мөрөөдлөсөн байхгүй. Таны мэдгүй амар олон юм бодоол төсөөлөл явж байгаа бол тэр ингэ надад ингээл хичээл болдог байсан ч юм уу те. Тэгэхээр манай Эрдэнэт бол амар тийм хүүхдүүдэд боломж олгодог би хотож боддог шүү дээ бол. Спорт комплексээр орох хамгийн хэцүү нь заануудын нэрмжт барилдаа мэдвэс. Яг тэр чинь мөнгөтэй ордог. Тэгвэл бус тэмцээнүүд нэг өнгөө орчиж болдог гэсэн байхгүй. Өнгөө ороод тэгэл тэмцээ ингээд үзэж хараал ч юм уу болчтой. Тэгэл заануудын нэрмж тэмцээн ингээд болонгол бүгднгээс 100 төгрөг, тухайн 100 төгрөг чих мөнгө байсан шүү дээ. Тэгвэл тавхаа гэдэг нэг аймгийн арслан байсан шүү дээ. Тавхаа арслан гэж хүүхдэн чулуун гэрэл гэдэг. Бас аймгийн арслан манай ангийн хүүхд. Манай хамгийн сайн найзууд энэ гэсэн. Тэгэл чулуун гэрэл өвтөр чинь тавхаа арслан хүлээгээл одоо ирэх ёстой гэл. Тэгэл тавхаа арслан хүлээгээл тэгэл ордог. Тэр дурсамж бол ерөөсөө амар дурсамж. Яг бол тэр 100 төгрөг төлж орно гэдэг чинь өөр хүн тэгэл битүү ингээл хүмүүс авч. Тэгээ тухайн бүхчүү заанууд ч өөр амар том төсхөөр зан 6 залуу зан маач зүгээр шүү дээ. Супер стар байлаа шүү дээ бид нар ч хөвд. Тэд нар чинь биеинд нь хүрэн тэдний хажуу зогсно гэдэг өөр ингээд амар гурам зориг. Тэрнээс ч юм бол үндэсний бүхээс экспертсэнд орж байгаа байхгүй тэр чинь. Тэр дурсамж бол хизээч тийм спортын ордонд салтдаггүй. Яг бол миний өдөр болгон ордог газар руу эдрийг үзэх гэж би төлбөртөө орно. Яг нэг гадны спортын тамирчдыг харах гэж тэгдэг байх гэж одоо боддог юм байхгүй. Ингээл дуртай үедээ ордог гардаг байсан газар руу орох гэж ингээд нэг мөнгө төлдөг болчдөг тий. Тэгвэл хүүхдүүд болохоор тавхаа арслан чи битээр ингээл тэврээч юм ингээл оруулчин та 2 3 бас байдлыг хүүхдийг дагуулчихнаа бид нар чи бүгчүүдийг дагаж ор. Тэр бол амар гоё спортын ордны дурсамж. Би бол бороо нүхэлсэн шүү дээ. Бассейнд явсан, чөлөөт явсан, үндэсний бүгд явсан, аль тэр дотроо бүх секцэнд явсан бохоо дотор. Тэнгүүд анх 2010 он би анхны том цэнгэлэгт очиж үзсэн. Өмнөд Африкийн Йоханнесбург хотод хөлөм үйлчлэгээ оргын Тайгерийн хацнууд. Тэгээ ганхуу ахтай явж байгаа. Ганхуу ах тэр чинь бас чинь онгоцны бодол дээр Тайгерийн юу гэхэл би хацнуудтай ингээл явна гэсэн чинь ганхуу ахаас Тайгерийн шугамар явж байгаа.
заяа явж байгаа машгүй дээ. За энэ камерыг аваад үүргэвчтэй айл дахан явж байгаа мэднэ үстэй. Мэдлгүй байд юм одоо алтаах тойр чи ингээл үзэж ингээл шүтэж биширдэж штэ. За чи ингээ үүргэвчтэй айлын гişүүн болсон шүү чи. Надтай өмнөд аврагтаач дугаар ашиг бол. Тэгээд тэр бол амар гоё шүү. Тэгэл ганхуу хахаас ч бүх юм асуугал. Ганхуу хачаад хэлдэг те. Аас хүмүүс ч орчуулдаг. Би ч дугаар анхудаага тийм гоё газар руу явж байгаа байхгүй. Тэгэл өмнөд аврагтаач бол ганхуу хах чинь бүх юм дээр зөвлөөл. Тэгэл тэр цэнгэлт рүү Soccer City гэдэг Йоханнесбургийн тэр амар том цэнгэлт рүү ороод ганхуу хах чинь бүх юмыг зааварчлаа. Тэгэл нөгөө үүргэвчтэй аялын камерыг бариад үүргэвчтэй аялын нэвтрүүлэгт ганхуу хахтай ороод явна гэдэг чинь өөрөө миний хувьд бол амар том юм байгаа хөөхгүй те. Тэгэл тэнд явсан. Тэр бол үнэхээр амар гоё. Одоо мартчих. Яг л тэр нөгөө заануудын барилдаан руу орох гэж байгаа юм шиг, орж байгаа юм шиг тийм том мэдрэмжүүдийг төрүүлсэн. Тэгэл гоё пледийг барьцсан. Дэлхийн аврагын цэнгэлт рүү орж ирэхэд бол тэр өстой уйлмаар одоо хүний бүх юм давхцтай юм билээ шүү дээ те. Асар том байгаа хөөхгүй тэр чинь те. Тэгэл оронгол нөө Вувузелагаа барай юугаа үлээхэд Аргентин Мессигийн тоглолт байгаа хөөхгүй тэр яаж те. Тэр тоглолтыг үзэх гэж байгаа тоглолт. Тэр бол амар том учраас. Тэгэд тэрнээс өмнөх нэг том очгууд би ингээд спортын сэтгүүлч болно амар ингээд мөрөө хөлөм мэдлэгийн ороо тайлбарлана гэж байна. 2006 оны хөлөм мэдлэгийн орыг сэнэглэлээр Лисарыг тайлбарлах гал. Эхний тоглолт тэр Герман Костракагийн тоглолтыг тайлбарлах гал хүлээжсэн мөч болстой амар гоё байдаг. Одоо бодсон ч ингээл дотор ингээл яхал тий. Яг бол Монгол улс дээр үзэж байгаа дэрий тий. Тэгээ би ганцаараа тэрийг ингээд тайлбарлах гал хүлээж байгаа байхгүй. Тухай 5 цагийн нэг сэтгүүл зал байсан. Жог хоцорч ирсэн тий. Өдөржингөө хүлээж байгаа ш тэр тоглолтыг би насаараа хүлээсэн. 20 настай хөх байгаа байхгүй оюутан. Тэгэл хүлээж байгаа яг Герман ингээл Костракагийн тоглолт янгот л. Яг тэр цэнгэлт тоглолтыг тайлбарлаа тий. Тэгэл за ингээд бүгдээрээ холбооны бүгд харамдах Герман улсын төрийн төлөвийг хамтаа сонсоё гэл. Тэгэл яг тэр төрийн төлөв явж хат Монгол улсын төрийн төлөв явж байгаа юм шиг амар гоё мэдрэмж надаа. Бүр дотор сонирн болоод ингээл бидлэгийн аврагын тоглолтыг тайлбарлах гэж штэ тий. Ингээд бүр ингээл амар ингээл одоо ч ингээд ярихад айгу сонирн гоё болж байгаа байхгүй тий. Тэр мөч бол бас амар гоё тийм мөч. Тэгэл тэр бол яг намайг спортын сэтгүүлч тайлбарлаж болохыг ингээд замыг айгу том чи болж байгаа шүү гэдэг ингээд том хаалга байсан юм бол олж боддоо штэ. Ивент тэтгэгч таны технологийн ухаалаг шийдэл Эрдэнэт iStore. Хамтран ажиллагч аз жаргалтай амьдралыг Apple Garden-аас BG гэргээ капитал компани. Эрдэнэт ихлээр чи одоо ингээл бахарх юм зөндөө яад бол Эрдэнэ чи хоттой аюул олон соёл сурцсан одоо ингээл хог аяхгүй байх гарцаар хат манай ангийнх ингээл хог аяхгүй болилдоо ингэнгүүл сүртэй ингээл те тэгвэл бид нар чи ингээл хоттож байгаа бол Эрдэнэ чи өөр аюул соёлтой цэвэрх бод шүү дээ те аюул олон тийм мундагс тэгвэл Эрдэнэтийн хүмүүс хот биш миш гэл тэгэхээр бид нар чи ингээл тухайн үед нэг боддгоос одоо тор хотлсон байгаа байхгүй те гарцаар гардаг те дохоогоор хардаг тэгээд хог хайдггүй те одоо айлд орохтой хүртэл ингээл готлаа тайлал орж мордог айгүй олон соёлуудыг бид нар ингээл мэдхгүй хат ингээл хэвшүүлсэн те тэр ном уншдаг соёл спортоор хичээлдэг соёл ч амар олон соёлыг өгсөн. Тэгэхээр яа харахгүй Эрдэнэтээр бахарх юм чи тэр өдөр тутмын юм дээр айгүй гардаг. Тэгээ Эрдэнэт гэхлээр нэг айгүй тийм Эрдэнэтийн царайлаг гэдэг нэг юм юу гэсэн. Тэгээ би тэр ингээд нэг тухайн үед нэг боддгоо байж одоо болохоор аргагүй юм. Яг тэр 90-ад оны мессеж дандаа дарахны хөдөө ш одоо бодохоор. Яг нь дархан онт байгуулагдаад энэ тэндээс хүмүүс цуглаал тэгэл нөө аймагаас ирсэн хүмүүс ч ордоос айгуу царайлаг залуу шүү дээ. Чи 2000 он гараад Эрдэнэтийн айгуу царайлаг болгоно. Эрдэнэ чинь 76 оны 1 сарын 1-нд те байгуулагдсан. Тэнгүүд 80-ад онд 90-ад онд айгуу олон хүмүүс ингээл очиод хэдэн талаасаа суугаал те тэндээс ч ингээд айгуу царайлаг хүмүүс гарч ирэх боломж гарч ирдэг ч юм уу те олон аймагаас те. Тэгээ Эрдэнэтийн айгуу олон мессежүүд гарч ирдэг гэсэн. Нэрэл 2000 он гараад Эрдэнэтээс яг тийм залуучууд нь 20 мөр гараад ингэсэн учраас Эрдэнэтийн нэг айгуу царайлаг гэдэг байсан юм байна гэдэг. Одоо зүгээр бодоход гэж байна. Тэр үед бас хүмүүс бас зүгээр тэгээгүй байсан бохоо. Тэгэл хотоос лаглаг спортын хамтлагууд гарч идэг ус бол манай Эрдэнэтээс яг дараагийнх нь байдаг байхгүй. Зөндөө олон. Одоо сүнс те сүнс хамтлаг байна. 3 бүдүүн, Нисфанс, Автлоо те 3 бүдүүн чи Sky Zone гэдэг л анх тийм нэртэй байсан шүү дээ анх те. Тэгэл ингээд бодохоор манай Эрдэнэт ингээд баг хотын дараах угаас хамгийн том тийм соёлын төөнөөс байхгүй. Улаанбаатарын дараах те. Тэнд өвлөн гулгана, цасаар байлтна, зун нь хөл өмөг тоглоно, хөөцөлт тоглоно. Энэ хоёр басиадаг байсан шүү дээ. Тэн дээр чи хоорондоо битүү өөцөлтөж тоглоно. Тэгээ тэнд ерөөсө тоглож болоо бүх тоглоомыг нь дуусгасан даа гэдэг. Тэнд тоглож үзээгүй тоглоом, тэнд туршиж үзээгүй юм ерөөсө байхгүй байсан. Нэг юм баригдчихгүй л очиод хамгийн дөрөв түүхтүүд юм чи очиод тэнд nii байт юм бэ, тийм байт юм бэ тэгэл тэгэлстэй бүгдийг үздэг. Одоо хойд уул руу бид нар жимсэн их явдаг гэсэн. Хойд уул руу ингээл явж жимсэнд явна. Хойд уулан дээр гулгана. Тэгвэл хаттай уул гэдэг чинь хаттай уулнаар чинь агуу магууд нь очино. Хаттай уулын жоохон хойшоо явгал тэнд хамгийн гоё гүзэлзэгнүүд байдаг. Гүзэлзэг нь хаана гоё гэдэг хүрт мэддэг болсон те. За яг нэг станцыг тойроод байдаг гүзэлзэг цөөхөн ч гэсэн том байдаг. Гэхдээ хаттай уулын хойшоо явдаг юу ч юм болохоор гүзэлзэг нь их байдаг те.
амар их гүзэлцэн. Баг хэвтэж байгаа л идээл тэг хэмжээнд очсон. Тэгээд тэрнээс гадна нэг Эрдэнтийн нэг уурхаар байг өгч тоглолт гэсэн одоолгоор аюултай. Үйлдвэрийн автобус хэрэггүй дотор нороо суучдаг. Автобусын цугаал отоол дээр очиод 2 давхар 3 давхар элсэн дээр очиод тэр элсэн дээр чинь өдөржингөө тоглоно. Ямар ч хоол ус унд байхгүй шүү дээ. Тэгэл өдөржингөө тоглож байгаа бол тэнгуүлээ тэр отоолыг тойрсон уулууд орчин нэг хүмүүс нэг байдаггүй. Тэнгуүл тэрний гүзээлцэнүүд чинь мангар том байхгүй. Тэгвэл бид нар отоолоор нуруудаа боч одоо тэр амар аюулттай. Отоолоор ингээд хүүхдүүд ингээд гулгаар буучна. Тэгээд тэнд гүзээлцэнүүд өдөржингөө ижиж байгаа л отоолоор нь буцаад ингээд авираад тэгэнгүүтээ нөө түүсэн гүзээлцэнэ камацтай ах нар явж байгаа ш. Тэд чинь өдөржингөө машин барь өөдсөн байгаа ш. 70 гот нөгөөч зогсно. Гүзээлцэнэ ангол ороод иргэл. Тэгэл 3 дөрүлээд жоох хүүхдүүд юм чинь нөгөө ахтаа чинь сууч. Тэгээ нөгөө түүсэн гүзээлцэнэ өгөөл. Нөгөө ах чийтэл бидэртээ яваал. Тэгэл очноо юугаа ачуулаад буцаад ачуулсан юм очиж тасгаж байгаа ш та тий. Шороо. Тэр болгонд хэдэр рейсэн цог яваал. Нөгөө ахтаа чинь баахан юм яриад. Нөгөө ах чинь өөдөг нь гаргаж байгаа хөх давхар битэр тий. Та нар хэдвэ сургууль уяад чи юу гэдгүү хэдинд бүх юм ярьж байгаа. Тэнгүүтээ бид нар 8 хийж байгаа нь гүзээлцэн өгч байгаа байхгүй. Амар гой том гүзээлцэн. Тэр ахнар чинь тийм зав байхгүй шүү дээ. Тэгээд айгуу ямар ганцтай гүзээлцэн бэ гэл. Тэгээд зөндөө тэгж мэгж явдаг ус одоо ингээ бодохоор. Ер нь Эрдэнэт юу хийж үзээгүй юм, тоглож үзээгүй юм байхгүй бодохоор тий. Эрдэнэтэд төрж өссөн, Эрдэнэтэд амьдарч байсан Эрдэнэтийн бүх хүмүүс маань яхаарахгүй үнэхээр бас мундаг байдаг тий. Одоо тэнд бол айгүй том соёлын солилцоонууд огтлцол байсан. Тэндээс айгүй бол юм сурч учраас маш олон амжилттай залуучууд ингээ гарч ирсэн хот руу орж ирээд Эрдэнэтийнхлэр ингээ энэ аргагүй шүү дээ. Эрдэнэтийн юм мундаг байх нь аргагүй шүү гэмээр хүмүүс бол зөндөө байдаг. Тэгэхээр Эрдэнэт бол үнэхээр олон тийм юмыг бол манай үеийнхэнд манай дээдлэлт бол айгүй олон хүмүүс төгссөн байдаг. Айгүй том мундаг соёлын тийм төв гэж ойлгодог. Тэгээд Эрдэнэтийнх гэдгээрээ бахархдагаас гадна Эрдэнэт гэдэг хот маань бидэрт ийм сайхан юм өгсөн шүү те. Надад жишээлбэл айгүй олон сайхан юм өгсөн учраас би бол тэрийг бол Эрдэнэт хот би өсөөгүй өөр газараас юм ямар ч гэсэн би мэдэхгүй байхгүй. Тэгэхээр Эрдэнэт бол бидэрт бол айгүй олон тийм юмыг өгсөн. Айгүй сайхан хотоо тэгээд яхаарахгүй Эрдэнэтийнх гэдгээр Эрдэнэтэд очиж хүн болж Эрдэнэтэд очиж ингээд сургууль сурж энэ олон багш нарын гараар энэ олон соёлын тогтолцоонд орсондоо маш их баярлдаг, бахархдаг гэдэг одоо хэлмээр байна. Эрдэнэтийнх гэдэг бол та бүхэн Монголын хамгийн бас соёлтой, мундаг тий айгуу тийм олон жилдээ залуучууд бас ийм хотын үр садчуу гэж одоо хэлэх гэсэн юм аа. Энэ олон улсын спорт төр шүлэг уншижсэн тохиол юу нь бол байхгүй шүү дээ. Тэгвэл анх ингээд барьж байхад ингээд хүмүүс шүлэг уншихад дургуун мургуун гол хамгийн гол манай хүн энэ арга барилаараа монголчуудыг дуртай бартлан тайлбарласан байхгүй. Энэ өөр амар том зүйл. Түмний нэг зураг контент